Таны хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? I'm Japanese. Sorry. Okay. Christmas song. Christmas song? Yeah. What's right? Christmas song. Happy da 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 da. Okay. Shooting all the body, harvest the woody. Timber naran ordi, kude chodri udne. Hinni kharda, in zur yar dogdon. Tosari nelle, uster damje irse. Zudi da dait hobo, narni altın toya. Tibsardo hotlo, harsan durda jalhi. Сэмэнэ. Таны хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? Last Christmas. No Whammy. Нэг Last Christmas гэдэг чинь. Last Christmas. Last Christmas. I give you Last Christmas. Таны хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? Хамгийн дуртай Last Christmas. Last Christmas, I gave you my heart, but the very next day, you gave it away. This year, to save me from tears. Та хэд хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? Jingle Bells. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Hey! За. Happy New Year болов? Happy New Year, Happy New Year. May we all have a vision now and then of the world where every neighbor is a friend. Таны хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? Let it snow билүү? Let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping. And I brought me some corn for popping. Нөгөө нэг сар агч юм шүү дээ. Нэрийн сайн мэдхгүй. Саран туяалуу чинчэндээ байдаг да. Нэрийн санддаг. Сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргатай шинжидий цагаан шүү дулаахан амгалаа. Таны хамгийн дуртай шинэ жилийн дуу юу вэ? Шинэ жилийн дуу. Юу гэдэг лээ нөгөө It's beginning to look a lot like Christmas гэдэг хэлдэг. It's beginning to look a lot like Christmas everywhere you go. Take a look at the 5 and 10. Тэгээ бонгомоо жоохон шинэ жил. Баярлалаа. Та Санта гэдэг итгэдэг үү? Үгүй. Хүүхд тахтаа одоо итгэхгүй байгаа. Жохон бахт итгэдэг гэсэн. Үгүй. Үгүй. Санта гэдэг итгэдэг үү? Санта гэдэг. Багадаа л итгэдэг гэсэн. Одоо л итгэдэг. Байдаг шүү дээ. Юунд байдаг вэ? Тэр нэг хойдол. Итгэдэг. Тэгвэл Санта гэдэг итгэдэг үү? Ер нь итгэдэг шүү дээ. Би чи хүүхдэр шүү дээ. Хэрвээ эргэн тойрны хүмүүсээс нь хин нэгэн хэрвээ Санта байсан бол хэнийг гэж хэлэх вэ? Яагаад? Ээжигээ л гिचлэх байх та. Ээж үгийн тэгээд шинэ жил болгоноор ингээ баярлаадаг болохоор. Ахаа. Тэгээд хэчнээн Санта биш байсан гэсэн яг хүүхдийн хувьд бол Санта болохоор. Манай ах юм уу та? Яагаад ахыгаа? Дан бэлэг өгөөд идэх байхгүй. Шинэ жилийн бэлэг. Аавыгаа. Яагаад? Хайртай болохоор. Өвөө юм болов? Зүгээр ер нь ингээд бидний төлөө ингээд хамаг ингээд юмаа зориулдаг байсан. Тэгэл үр хүүхдүүдийнхаа төлөө гэл гоё бэлэг авч өгдөг, бид нарыг ингээд баярлуулдаг. Тэгээ дээрэс нь нөгөө Санта гэх тэгэнгүүт угаасаа нөгөө сахалтай өвөөнөр төсөөлөгддөг учраас хамгийн түрүүнд өвөө маань л бодогдлоо. Манай Санта шиг яг тийм гинтийн бэлэг барих татвартай. За, аавыгаа л гिचлэх юм да. Яагаад? За, одоо өссөн юм болгоныг биелүүлдэг ч гэдэг юм арай нэг тиймэрхүү байдлаар төсөөлж энэ да. Аавлах та. Аавгаа ихч баярлах та. Яг яагаад? Нөгөө багаас минь л ер нь айгүй тэг чихлүүлж бэлэг авч өгч байдагс мэтлээ. Тэгээ ер нь бол дандаа ингээл жоохон бахтаа ер нь бол дандаа ингээл ах гэж хоёрыг хараад ер нь жоохон хүлээцтэй л идэвсэн. Тэгээ яг миний өсөж байгаа
юмнуудыг дандаа авч өгдөг гэсэн. Тэгээ ээж аав үгүй гэж шүүрхгүй гэж хахад манай аавгаах аав их хоёр маань ер нь л аяг их авч өгдөг гэсэн. Санта бол та бүхний дурсамжийг бүтээлцгээд хамт байсан тэр хүн юм шүү. Санта бол таны зорилдоо хүрэх гэж тусалж исэн тэр хүмүүс юм. Санта бол таны дурсамжийг бүтээхэд хамт байсан хүн чи юм шүү. Санта бол амжилт гаргахад итгэл найдвар өгч байсан хүмүүс юм шүү. Тэр хүмүүс юм шүү. Санта бол таныг мөрөөдөлтөд хүрэхэд чинь ачаанаас чинь хөнгөлж ирсэн хүн юм шүү. Санта бол таны дурсамжийг бүтээхэд хамт байсан хүн юм шүү. Санта бол таны амжилт гаргахад танд итгэл найдвар өгч ирсэн бүх хүмүүс юм шүү.